говийн бүст одоо уул уурхаа манай 5 толгой, оюун толгой аж үйлдвэрийн томоохон цогцлборууд бий болж байгаа. Хөрөнгө оруулалтууд ихээхэн одоо төвлөрч байгаа учраас нөгөө бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн бодлого эндээс бас ялгаа харагдаж байна. Аж үйлдвэр говийн бүсийг усаар хангах орхон онг хэрлэн тоон төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн бүс нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх нүүрс, эрчим хүч, металлург, кокс болон газрын тос боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр байгуулах хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ. Аж үйлдвэрийн парк хэлбэрээр за одоо олон улсад бид нар аж үйлдвэрийн кластер гэж ярьдаг. Энэ нь өөрөө бүс нутгийн хөгжлийн урдсгуур болж явах бүрэн боломжтой. Яг энд нь тулгуурсан одоо өдөөжхөн үйлдвэр технологийн парк байгуулах ийм одоо шийдвэрийг энэ бүслөө баримтлалын 36-гийн 15 тусгацсан байна. Тэгэхээр хувийн хвшил суурилсан өдөөж үйлдвэр технологийн парк манай Говьсүмбэр аймгийн Баянтал сум дээр энэ асуудлуудыг энэ ажлыг одоо төслийг хэрэгжүүлэхээр одоо 2020-с 2024 оны аймгийн иргэдийн хурлаар тухайн төсөл ороод газрын асуудлыг шийдэж явж байгаа. Жишээлбэл одоо боловсруулах үйлдвэрүүд маш олон баригдчихад байна. Дорн хувьд дээр ихэд одоо нефтийн үйлдвэр нэлээд явчихсан. Төмөр хайлуулах үйлдвэр бариад энэний одоо ухтуур үйлдвэрүүд одоо болох одоо төмөр угаах үйлдвэр байна. Нүүрс угаах үйлдвэрүүд, 3 дугаар кокс одоо угаас нүүрсээ кокс болох үйлдвэрүүд нь бол үндсэндээ баригдаад дуусчихж байгаа. Тэгээ энэ үйлдвэрийг бас дагалдаад нүүрс хэмийн үйлдвэрүүд бас байгуулагдах. Коксыг үйлдвэрээс гарах бусад одоо энэ ялгаж авбал зогх ашигт одоо элемент энэ зүйлүүдэд бол боловсруулах үйлдвэрүүд бол дагагдаж баригдана гэж бол тооцоолж байгаа. За энэ чиглэл дээр бас энэ үйлдвэр технологийн паркийн хэрэгцээ орчин маань бүрдсэн засгийн газраас бол хар тамгалын зохицол үйлдвэрийн үйлдвэр технологийн паркийн гэрчлэгийг бол болгосон. Тэгээд цаашдаа бол ер нь манай говь нутаг бол ашиглалтын түүхийд экспортлохоос гадна боловсруулж гаргахтай нэлээд анхаарч байгаа. За энэ боловсруулж гаргахад бол хамгийн чухал асуудал усны асуудал байна. Усгүй бол ямар ч үйлдвэр тэнд байхгүй. Усгүй бол ямар ч үйл уурхай байхгүй. Усгүй бол замч тавьж чадахгүй. Тэгэхээр нэг номер ус өнөөдөр одоо байгаа уул уурхай бас одоо үйлдвэрлэлүүд ихэнхдээ нэг хүний усаа ашиглаад тэгээд тэр бол маш хэрсдэлтэй. Зүгээр энэ одоо байгаа гадаргын ус гэдэг одоо голууд шүү дээ. Хэрлэн гол гэдэг. Энэ голуудаа орхон гол энтрийг одоо гадаргын усыг ашиглах боломж нь бол мэдээж байдаг. хэрлэн тоон орхон анги говь руу гадаргын ус татах төсөл гэж байгаа. Маш олон жил яригдсан. За одоо бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, 25 оны Монгол улсын хөгжлийн хөтөлбөр за бүх юмд бол говийн ус орсон. Хэрвээ энэ төслөө ингээ хэрэгжүүлэх бол маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Байгаль орчинд ямар сөрөг нөлөө учруулах гэдэг маш сайн судлах хэрэгтэй. Яг олон улсад бол туршлагууд байдаг л да. Жишээ нь Израильд бол тэр Галилей нуур гэдэг нуураасаа одоо тэр Израилийн бүхэл одоо хотуудаар ингээд дамжуулаад хоолоо татаад тэр нуурын усыг ингээд эдийн засгийн хүн амынхаа сайн сайхан байдал одоо тэгээд бусад зорилгоор ашиглаж байгаа. Тэр хоолоо татаад. Гэхдээ маш их сайн судалгаатайгаар тэрийг ашигладаг.